that mic, make sure it sound right, boy. Өвөрхангай аймгийн Хайрхан талан сумын сургууль 27 багш 24 ажилтан 453 суралцагчтайгаар сургуульд хүмүүжлэн ажиллан явуулж байна. Тус сургууль суралцагчдын 350 нь малчтын хүүхэд байна. Гэвч эцэг эхчүүдийн оролцоо жигд биш. Тэр дундаа аавууд хүүхдийн асуудлыг ээжд нь хамаатуулах байдалд давмгайлсан, хүүхдийнхээ сургуульд хүмүүжлэн ажлыг сургууль татхан орхидог зэрэг нь тулгамдсан асуудал болоод байсан. Тиймээс олон нийтийн оролцоо сургууль дэвтэлслийг Хайрхан талан сумын сургууль хэрэгжүүлэхдээ аавуудад сургуулийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох, хүүхдийнхээ сурч боловсрч хөгжөхөд нь анхаарах хандлага төлөвшүүлэхийг зорж аавуудын оролцоо манай сургууль загвар төслийг боловсруулан хэрэгжүүлжээ. Олон нийтийн оролцоо сургууль төслийн хүрээнд манай сургууль аавуудын үйл ажиллагааг чухалчлан ажиллаж байна. Сургуулийн үйл ажиллагаанд аавууд идэвхтэй оролцдог болсноороо олон эерэг өөрчлөлтүүд гарч байна. Аавууд маань сургуулийнхаа үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран түншилж, харилцан бие биеэ ойлгож ажилладаг боллоо. Цаашид бид сургуулийнхаа эрхэм зорилго алсын хараагаа шинчлэн орон нутгийнхаа хөгжлийн төв болохоор зорин ажиллаж байна. Тус сургууль аавуудын оролцоо манай сургууль загвар төслийг хэрэгжүүлэхдээ сургуулийн нийт сурагчдын аавын оролцоогоор нь 2 бүлэгт ангилсан байна. Сургууль хүүхдийн хичээл сурлаганд нь тэр бүр анхаарал хандуулж чаддгүй аавуудыг хамруулж тэдний чадамжийг сайжруулжээ. Миний аав намайг дандаа сургуульд минь хөргөж өгдөг. Олон нийтийн оролцоо сургууль төслийг хэрэгжүүлж буй багш нарт төслийн хүрээнд бүлэг бүрээс 2 аавыг сонгон авч төрөлхөрийн чадвархжуулах сургуульд явуулж тэдний чадвархад тулгуурлан морьтон аавд олон нийтийн хөгжлийн төв байгуулжээ. Олон нийтийн оролцоо сургууль төсөлд хамрагдсанаар аавуудын хөгжлийн төвтэй болж сургуулийнхаа бүхэл үйл ажиллагаанд оролцсон, мэдээлэл солилцсноор хамтран суралцж байгаа. Манай 2 хүүхэдтэй маань хөгжил төлөвшөлд нь маш их өөрчлөлт гарч байгаа. Хичээлээ хамт хийх, ангийнх нь хуралд суух зэргээр аавынхаа үүргийг маш сайн биелүүлж байгаа. Цаашид аавуудын оролцоог нэмэгдүүлж хөгжлийнхээ төвд тогтвортой авч явна. Морьтон аавууд хөгжлийн төвөөр дамжуулан аавууд хүүхдтэй өөрийн чаддаг зүйлсийн зааж сурхан ааваараа бахархах, даган дуурайх хандлага бий болгож байна. Миний аав хамгийн мундаг аав, би ааваараа бахархдаг. Хөдөөний малчин аавууд дотор байранд амьдардаг хүүхдтэй тэр бүр анхаарал хандуулж чаддгүй байсан. Олон нийтийн оролцоо сургууль төслийг тус сургууль хэрэгжүүлж аавуудын оролцоог сургуулийн орчинд нэмэгдүүлснээр малчин аавууд дотор байранд амьдардаг хүүхдийн аж амьдралтай танилцж хамт дотор байранд нь хонож хичээл сурлаганд нь анхаарч эхэлжээ. Миний аав сургууль дээр маань ирж миний хичээл сурлагт анхаарал тавьдаг. Хайрхан талан сумын сургууль аавуудын оролцоо манай сургууль загвар төслийг санаачлан хэрэгжүүлснээр аав хүүхдийн харилцаа сайжирч, сургууль аавын хооронд харилцаанд ахиц гарч, бие биедээ хяналт тавих, хамтран түншилж орон нутгаа хөгжүүлэх олон эерэг өөрчлөлтүүд гарсаар байна. Миний аав миний хамгийн сайн найз. Хайрхан талан сумын сургууль олон нийтийн оролцоо сургууль дэд төсөл аавуудын оролцоо манай сургууль загвар төслийн хүрээнд хүүхэд багчуудад уламжлалт зан үйл, ёс заншлын боловсрал олгох, түүнийг хүүхэд багчуудад өвлүүлэн үлдэх зорилгоор бидний өв соёл арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аауд хүүхдүүдэд ногч өдөр зангидахыг зааж сургах, ардын уламжилт алаг мэлхий өрх наадгаар хоорондоо өрсөлдөх, Монгол үндэсний өв соёлын эд зүйлсээр үтсэглэн гаргажээ. Олон нийтийн оролцоо сургууль дэд төслийг хэрэгжүүлснээр аавуудын харилцаа хандлагад эерэг өөрчлөлт гарч, эцэг эхийн зөвлөлийн дүрмд аавуудын оролцоог дэмжин хамтран ажиллаж байна. Бид хоёр үргэлж хамтдаа хичээл хийдэг болсон. Тус төслийг хэрэгжүүлснээр сургуулийнхаа алсын харааг олон нийтийн оролцоог хангах чиглэлээр тодорхойлж, чадварчсан, идэвхжсэн аавуудын бүлэг сургуулийн бүхэл үйл ажиллагаанд хүндлэнгийн хяналт хийж, сургууль эцэг эхчүүдийн хооронд хамтран ажиллах шинэ гүүр бий боллоо. Аавуудын хүүхдэд тавих анхаарал халамж дээшилж, бидний хойч ирээдүй болсон хүүхдүүдийн сурлаг, хүмүүжил төлөвшөлт ахиц гарч байна. Цаашид нийгмийн ангих хариуцлагыг аавуудын оролцоо, сайн дурын үйл ажиллагаанд тулгуурлан хангасан загвар сургууль болох зорилготой ажиллаж байна.